энэ бичлэг маань орохгүй байгаа болохоор би хариугүй шийдлээ. Энэ бичлэг маань YouTube-д орж чадахгүй байна. Тийм учраас дахин бичлэг хийлээ. Энэ бичлэгийн нэр бол баярлаа бас баяртай гэсэн маань тарж байгаа. Хинд вэ гэхээр манай YouTube сувгийг үүсгэн байгуулсан 2001 болох UK аа. Тэгээд юуны гэдэг нь бүрэн гэдэгчтэй. Ярих юм чам сэтгэл хөдлөлөөр юм байж байгаа. Жон сэтгэл амарчлаа. Миний үс ардсан маш шилээ автомат гэвэл энэ шил надад нэг хэрэг болоогүй. Би ингээд арам гай болсон болохоор би ингэж харцдаг. Энэ өсөлтөд гонгод хайж байгаа ерөөсөө одоо флон босчлаа. Тэгээ нэг шалаарэ энэ бичлэг манай UK дээрсэн гэж үзэж тэгээ чи яваагүй бид нэг ялын хоёр хүн биш харин бид хоёр хамаа нуудыг бүгд тахгүй хамгийн хоёр хүн тийм учраас тэр маань томжоход би бичлэг хийж байсан бид нэр тийм учраас өчигөн хугацаанд бид надтай хамт үзсэн жигмэглэн харагдаж байна. Энэ 14 subscribe миний хөдөлмөр биш бас чиний хөдөлмөр гэдэг юм орсон байгаа. Энэ хөдөлмөр юмнууд ерөөсөө ганцхан юмас өндөрчсэн битээ би эндээ сэтгэл бас зориг зүрх байсан. Зориг нь болохоор мэдээж бид хэд авахаас хэд авахд зоригтой байна гэж би байсан. Хоёрт мэдээж би эндээ итгэсэн. Одоо энэ YouTube ингээ алга болоход хинж энэ YouTube хаагдахад хинж бидрээс болж хаагд. Бидрээс болж хаагдаг гэхэд итгэхгүй. Тэгээд бид би эндээ итгэж хэвчээ би бодож байна дотроо. Тийм л юм юмсан. Дараагийнх нь Ингээд бичлэг хийхэд маш хэцүү байдаг. Бидэнгуй цахан бичлэгний ард гэсэн бичлэг байсан. Би дийлээс үздэг ганцаархнаа биш. Одоо энэ бичлэгт 3 бичлэг орохоос өмнө би хариулсан. Тэр хамт үзсэн, тэр хамт ярьдаг байсан, хамт юу шинжлэхөө боддог байсан нэг хүн болсон байсан. Ийм сайхан юм нэг нь амтраасан. Нэг ч удаа ярилцаж харилцаж байгаагүй хүний гаднаас нь үүдэг ингэж үгээд шүү дээ. Тэр намайг бүдүүн гэж юм, царамуудаа гэж юм, дөрвосол гэж юм. Өөрөөр дээрээс юм. Жон бандгар зөвхөн миний онцлог тэгэхээр манай найз хичээж өөрийнхөө одоо тийм мөрдгөө хаан гэдэг шиг зөвхөн өөрийнхөө мэддэг чихэн эмэгтэй гэдгээ өөр харуулчихсан. Тэгээд гайхалтай охин. Тэр анх YouTube тэр маань тэгэхээр 2 он юмсан. Тэгээд бид YouTube гэж ярьсан YouTube хийсэн. 2 хоногийн хугацаа тэр миний би зургийг авдаг. Тэр миний фото мэдээлсэн. Би дараагийн бичлэгэн дээр зургийг харуулъя. Үнэхээр хөөрхөн, үнэхээр ялдам гэдэг үгийг бүхэн харуулж чадсан охин. Ийм болохоор би түүнийг сонгодог. Ийм болохоор би түүнийг биширдэг. Энэ YouTube сувг Юки гэдэг нэр байхгүй бол юуны гэдэг YouTube сувг хизээш нэрдэггүй. Bonnie Юки гэдэг энэ хоёр нэр чинь нийлжиж юуны гэдэг нэрээ гаргаж байна. Юкигийн юу харин Bonnie-гийн нэг нийлүүлээд юуны гэдэг нэр ч үүсэж байгаа. Юки бол Bonnie хинж биш, Bonnie бол Юки хинж биш гэдэг утгыг илэрхийлж бид хоёрын нэр өгсөн. Бид хоёр хоёулаа энэ YouTube сувг байх ёстой хүмүүс босоо байна гэдэг яг орон зайд хамгаалах гэж тэр нэрийг өгсөн. Энэ бол тэ бидний эхлэл.
Энэ төгсгөл биш. Энэ зүгээр эхлэл нь юм байгаа юм чинь төгсгөл нь ямар байх вэ гэдэг бид нар цааш үзмээр байна. Тийм учраас энэ нэр өгсөн. Хүмүүс бидний сайн үздэггүй, харддаггүй, мэддэггүй мэж дотроо амар тэнийгэн боддог. Хүний нэг гаднаас нь бас эхний мэдрэмжээр бити мэдрээ. Цаад хүн чинь бас зовлон дуулж байгаа. Өөрт нь хэцүү зүйл зөндөө байгаа. Тэгэхээр тэрийгэ давж гарах чадлыг та өгөхтэй. Эсвэл та ядаж дэмжих хэрэгтэй. Та тэр хүнийг чадахгүй байхад чи чадахгүй байна. Чи тэрнгүй байна. Чи одоо болоогүй гэж хэлж хэлэхгүй. Тэр хүн болсон болоогүй ч тэр зорилгынхаа төлөө тэмүүлж байгаа гайхалтай байхгүй. Түүний гайхамшиг гэж хэлнэ. Харин төрүүлэхийг гайхамшиг гэж хэлдэг. Тэрийг чадвар гэж хэлдэг. Хоёр өөр юмыг хойлж нийлээд энэ Монгол улсын хөгжихгүй байгааг би ойлгож байна. Монгол улсад улсынхаа төлөө гэсэн хүн байдаггүй. Байсан ч зөвхөн мөнгийг уддаг. Ийм ард нийгэмд амьдардаг. Бид хоёр бол азгүй маа гэж өөргөө боддог. Тэгтээ азгүй дэвш хүсэл зориг байхгүй, юу ихээ мэдэхгүй улс төрчүүд гэж бид хоёр өдөржингөө ярилцсан хэвчээс YouTube гэдэг юм л орохоо шийдсэн. Яг бид үгүй ярьсан шиг бид хоёр бараг эдит чадахгүй, бичлэг яаж оруулах мэдгүй, YouTube яаж нэг юм мэдгүй. Ингэдээ ингээд бүр за чаднаа гэд өөртөө итгээд бид хоёр биендээ итгээд YouTube-ийг нээсэн. Энэ бол хүсэл зориг өөртөө итгэх гэтэл стейк яг юу гэж хэлэх нь хамаагүй байх. Ийм юмнуудыг нийлүүлэн байж бид нар энэ хэмжээнд хүрсэн. Хэмжээнд хязгаар байхгүй. Тийм ээ, манай Монголд ч гэсэн тал газараас их юм байхгүй шүү дээ. Яг тэрнтэй адилхан монголчууд яагаад уудан сэтгэлтэй ажиллахгүй гэж хэнийг ч хүлээж авч чадгаар. Би ингээд Монголын хэсэг бодол дээр Вьетнам явахгүй ажиллахгүй. Гэсэн чинь нэг Америк нэг Монгол ихч гүрдгэн дээр нөгөө копи гаргаад уучлаарай гэд sorry гэдэг байгаа байхгүй. Гэсэн чинь тэр ихч төлж гэдэг. Тэгээд уучлаарай би тэр копи гэлээ өгсөн чинь үгүй. Сайт руу гэж авч байгаа байхгүй. Эсвэл чи Америк юм дээ. Тэгвэл надад $1 өг. Тэр хүн not money гэж байгаа байхгүй. Тэгсэн чи өөдөөс just мөнгөтэй мүү. Тэр хүн өөрөө ч англи яагаад байгаа юм би ойлгохгүйсэн. Тэгтээ цаанаас аюугаа мэдрэмж авч байгаа гэж үзсэн. Тэгтээ ашгүй нэг хамгаалаад авч явсан. Тэр чи нөхөр нь юмшиглээ тэр чи болооч гээд аваад явчихсан. Харин тэр ах цаана хөрхий жоохон гонхлал гацэрсэн. Яасан бол урлах байсан. Зүвийг хэлэх байсан. Зүвийг хэлж чадхаар тийм зөрөгтэй байх байсан. Тэр ах хавийн нутагт яваад өөмөө санаа тарахгүй байх гэж үзсэн гэж ойлгож байна. Би зөв Вьетнам яваад Монгол хэлсэн чашиг. Вьетнам би 7 хоног ирсэн. Тэгтээ YouTube нэгээс өмнө ирсэн болохоор одоо тэр яг л юм ярьж байгаа шүү. Энэ нэг хурд бичлэг биш. Тэгтээ нэг болгоомжлог биш. Яг л уртандаа таарсан. Хүмүүс үзэж чадхаар хүмүүс үнэхээр аюул төвчээгүй. Яг л монголчууд ингээд нойлын нүдэд хаад нүдэд штэ. Нүдэд байж байгаараа гэдэг 5 минут чулж чаддаг. Тийм юмс ахгүй. Тэр чадварыг сүүл хандуулахлаа соёл гэдэг юмыг одоо улсдаа нэвтрүүлэх хэрэгтэй. Соёл гэдэг юм нэвтрүүлэх тэгэхээр ард иргэдэд танилцуулах гэж байгаа ганц юм. Ард иргэдэд таниулсны дараа ард иргэд зөвшөөрөл тэр юмыг авч үздэг. Ийм байдгүй нэг 3-4 уцаар яриад за болгоё гэж болчихдог. Тэр газрыг хадгалах 3-4 уцаар яриад хаачдаг. Яаж байгаа нэг гинт үүсгэлцдэг тийм үстэй шүү дээ. Тиймэр үед амьдарч бүхнийг шийдэх гэдэг бодолтой засаг төрөлд амьдарч байна. Нэг засах хүмүүс бол зөвхөн ирээдүйг болсон хүүхдүүд ч гэсэн зөв үлгэр дуурайл авсаа гэж боддог. Зөв нэг их хичээдэг. Гэхдээ дандаа гацтай дандаа нүрээд чаленж
гэдэг болохоор хүүхдэд зориулсан гэртээ орно гэж албагүй. Тэгтээ бичдэг хүүхдүүд хэцүүрний дартаа болсон зоригтой байсан. Миний бол яг ингээд байгаа. Бис сандраад. Тэгтээ сандрал маань хэлж байгаа болохоор би ярих дуулаатай. Энэ л болно. Энэ л таны хийх хэмээр байгаа зүйлийн ихний алхам. Тэгэхээр үннийг хэлэх хэрэгтэй. Яагаад тиймэр байгаа дотроо тунгаах хэрэгтэй. Ийм байж хүн өршөлтэй твшдэг. Яг тэрэндээ адилхан манай найзуудаа байхгүй байгаа. Монголчуудаа буй. Тэгээ мацаг нь хайцаагаа хөөчлөө. Өөрөө захин мэтгэл хөөчлөө гэж. Битээлэрээ тэр хүн бүр комент устгаад алгамжсан билээ. За тэгтээ хамгийн сүүлийн үг болох. Баяртай хариудаа найзтай хэлгээд чи чухал хүн. Чи миний хэрэг хамгийн number 1 найз. Тэм миний бүрхэн талхнаас байдаг том хүмүүсийн нэг шүү. Баяртай. Бас баярлаа.